энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Вау, саяны дэлгүүрийн ингээд Парис харагдчих. Эфлийн цаан харж байна. Дээш хараад ирсэн чи ямар гоё вихтэй бэ? Яраа. Бороо орж инээс. Танарт харуулъя. Яраа. Вау, тэраараа. Тинчээ өглөөцсөн. Эфлийн цаанхыг багаж тийш очино. Ер нь бол энэ хаваараа л гоё юмнууд нэт юм шиг шин. Сая доош очсон. Оо, вау. За, ингээд саяны дэлгүүрийг харагдаад тийшээ яг самхаг нь харагдаад. За, ийм л газар байна да. Парис доод итгэж өгөхгүй шүү нэ та янгой юм бэ? Орой болохоор 9:10-11 ер нь харахгүй байсан сууч цаг болгоны 00 минутаас хулаад гэрлэн гэлсэн. Тэгэхээр өнөөдөр чадвал гэлцэн харъя юу чадахгүй бол маргааш харъя гэж бодож байна. Сэтгэл амар бороотой байна. Гэтэ яа үзэсгэлэнтэй юм бэ? Гоё байна. То би ер нь л нэг ингэсийгээс явж байна. Шалтгаалтай хараад ирсэн. Тэгээд төрийн тоглоомстай айгуу зүг болсон. Тэгээ ингээд дулаах хэвээр. Тэгээ одоо энэ чидээс ямар паркч байна гэвэл тэр дээр хүмүүсүүд зогс зураг авах болтой бангар их очилт юм байна. Тэгээ ер нь бол ингээд энэ хаваараа баг гоё харагдчих юм байна. Ингээд харагдав. Гаднаасаа бол амар том бүрийн нэг барилга шиг харагдсан. Тэгээ дотор битүүл дэлгүүрүүдээ. Ийм газар байна нэ да. Тэрс хүмүүсүүд ямар их байд юм бэ гэж бас бодлоо. Парист Zara хүртэл юм гоё юм тэтгэл шиг болоход янзлсан байна гэж боддоо. 3 давхар Zara гэлэхгүй битүү дэш нь гараад ирсэн чи. Амар fancy юм бэ. Иймэрхүү байд юм байна. Бид өнөөдөр ер нь төлөвлөлөө гадаа бороо болохоор ер нь хийх юм байхгүй байна. Нөө очиж байх уу? Эфлийнхэн самбахыг үзье гэж бодсон боловч маргааш угаасаа тийшээ гарах учраас тийш явахгүйгээр ингээд өнөөдөртөө бол бэлээ даа. Тэгээд би нэг л хэлж авчихсан тэрсэн зэгийг хуцсан үйл авчиг гэж утсан. Саядах юм алах уу? That's bye. Өрөөндөө амар юу агаал ороод ирсэн чи миний подолкыг хүртэл их гээд тавьсан бах юм. За өнөөдөр ч зөндөө явлаа найзаа. Борооч зөндөө орлоо хамаг бодог урслаа. Та одоо сайхан өмдөж амарцгаая. Ингээд day official day нэг дуусч байгаа юм. За би ингээ бэлэн болчлоо. Ингээ хуцаа өмссөн. Тэгээ одоо гарч Парисын Луврын музей үздэгээ. Би өгөн цүнхтэй гарыг гэсэн чинь юм том цүнх оруулдаг юм байна. Тэгэхээр цүнхээ орхиод iPad энэ ч орхиод зөвхөн ингээд хэрэгтэй пассворд, карт холдор тэгээд power bank чихвч аваад тэгэл ингээд гарлаа. Тэгээд явцгаая. Let's go Paris day 2. За алхасаар хагаад нөгөө Act Trump гэдэг нь хүрээд ирлээ. Энэ нөгөө хоёр талаараа доогуур машин явдаг ш. Иргэн тойрын тойроо машин явт юм байна. Тэгээ доош дэшээ бас гарч болдог гэсэн дээр дэшээ. Тэгээ тийшээ гарахгүй зүгээр юу ч гэсэн урдаас нь очиж үзээд ямар хөө яхна та нарт харуулъя. Миний дараа лөөр хүмүүсийн дээр нөгөө цагаа бүгэлц болохоор газ ихгүй. Тэгээд одоо яг ингэж харагдах юм байна. Ямар гоё.
pretty. Яг Hyde Park-д Лондонгийн яг энэ яадаг тэр нөө жижигхэн юу. Тэрний том хувилбар шиг л харагдчих. Вау. Яа гоё вэ? Оо, за яг энэ нэст юм байна. Дараад ингэ байж идэг бай. Тэр дэшээс хүмүүс гарч ийн. Тийш явахгүй. Ийм батраа да. Вау. Paris. Юуцэг юм ихтэй хот байна. Party. Лөврийн музей дотор ороод ирлээ. Ер нь мужимэтийн өмнө ирэхгүй бол ер нь нэлээд их очиртой байт юм байна. Тэгээ одоо ороод гэрэлтэй зураг авах гэсэн бусдаар бол гайгүй бах гэж бодож байна. Тэгээ танарт харуулъя. Гоё мэнэ. Вау, дотор нь ороод ирчлээ. Тэгээ чинээс нэг хаана юу байдаг гэдэг нэг тийм map аваад тэгээд явъя гэж бодлоо. Wow. Remember coming be. Information is явч. Хаана юу байдаг гэдэг явч. Тэгээл явъя да. Сая орж чи дахиад security-гээр оруулаад ID шалгаад тэгээд ийшээ Mona Lisa үзт юм байна. Тэгээ одоо Mona Lisa болохоор энэ чи 711 дээр байгаа. Тийшээ явж үзцгээе. France. За энэ салах юм байна. За ингээ ийшээ явбал Mona Lisa руу төгсөж байгаа ах гэж найдаж байна. French painting дотор гэсэн. Тэгэхээр 347 гэнэ. Тэр дэйт хинараа. Яа гоё. За ийшээ гараад дэшээ Mona Lisa очих юм байна. Одоо ийшээ яваад Italian paintings гэнэ ийшээ явахаар ер нь бол байгаа юм байна. Йоо дэдлийн яара. Ууны English audio гэдэг юм авах надаа юу байсан л та ирэх байсан гэтээ амар очтойсэн болохоор авсангүй. Дараагийнхаа Эйфелийн цамхынхаа юм даа чинь л одоо ийшээ. Чирийг очилж авч цагаа өрсөнгүй. Тэгэл шууд л явчлаа. За ер нь бол Луврын музей чи битүү сүнтэй юм байна да. Эцтэй. Амар юм байна. За Mona Lisa руу явах гэж ер нь хүн болох Mona Lisa л үзэх гэж ирж байгаа. Ийшээ явах юм шүү бай. Ой мэнэ. За Mona Lisa дээр ирсэн гэж байна. Ийм харагдсан байна. Хүмүүс үзэх гэж ирсэн байна. Dai, muoviti. Non dipende da me. Scavalca. Non sta
За Монализа үзлээ нэж та. За яг энэчнээс болохоор Монализагаа үздэг юм байна. Тэг ингээд хоёр талаар нь ингээ хашцсан. Тэг амар их очиртэй байд юм байна. Энийг үзэх гэж өрнөс нэлээ утрах шиг байна. За одоо ер нь зөвхөн бусад хэсгүүдээр нь гоё явж үзье гэж бодлоо. Миний одоо харж байгаагаар Монализа үзье гэж утсан юм Грекийн юм антикуудыг бас үзье гэж бодож байна. Тэгээд энэ Аполло гэдэг 705 дээрс очие гэж очно. Одоо 711-ээс 705 руу явъя гэж бодлоо. Яа. Тэнд ямар гоё юм бэ? Одоо болохоор энэ Gallery de Polo гэдэг рүү орсон байна. Энэ тэгсэн чи сая асуусан чаа нөгөө Louvre Robbery-гаас болоод хаагдсан гэж сая хэлсэн хгүй. Гэтэ энэ байгаа юм шиг биш. Вау. Йоо, энэ үрийонээ дүүр алтан юм бэ. Дэшага. Вау. Ямар гоё юм бэ? Энэ музей. Энд Louvre музей дээр юм юу ахгүй юу? East Asia entry юм газрын зураг. Тэгсэн чинь Иран, Араб байна. Энэ Скин далай. Монгол одоо энэ хэвцээ байгаа юм болов уу? Гэтэ харагдахгүй байна л та. Нэр мэрийн бичээгүй мэ. Нэг юм зураг байна. Энд ер нь бол музей үзэж сурсан хүн л явахгүй бол маш том болохоор ер нь бол үзэж юмын дуусган гэдэг бол нэлээд төвчөрсөн хүний ажил байна. Би яг нэг Лондонд хэдэн удаа музей их үзснийх яг гайгүй явчлаа. Бүх юм нь өөр нэгдүгээр давхртай айгүй их юм удаад юм байна. Бусд нь бол би сая Грекийн югаар бас явсан. Тэр бас амар гоё байсан. Вау. За энэ нөгөө нэг алдартай зургууд нэ. За одоо энэгээр нь явж үзье. За энэ бүр ямар гоё юм бэ? Баримлууд нь энэгээр фэд юм байна. Ингээ харах юм бол доошоо бас шүү. Доошоо бас ингэж баримлал нь гарч ирж болтой. Тэгээ дээшээ ингэж харагддаг юм байна. Ингээд хот баримлуудын юу үзчихээ. Тэр юу нь бол билээ гой баримлал зөндөө. Зургийг нас үзлээ. Гоё манай Louvre музей. Заавал үзэл хэрэгтэй музейнуудын нэг юм шиг байна. Гоё байна. Napoleon Emperor гэлээ. Энэ баримтлууд бол үнэхээр хурцлага юм байна. Монализаас гадна үзэх гоё газрууд нь бол яг энэ төвдөө байд юм байна. Энэ яг бүрийн хэсэгтээ баахан юм уран баримлууд байна. Надаа энэ хэсгүүд маш их таалагдлаа. Тэг ингээд доторх энэ байгууламжууд нээр гоё дээшээгээ шууд ингээд шилэн юутай. Энэ нэг гоё юм байна. Ер нь бол бүтэн үзэж дуусыг үйл 2 3 4 цаг болох юм болоо мэдгүй тийм юм шиг санагдлаа. За энэ бас дахиад юм баримлын хэсэг байна. Йоо ямар гоё юм бэ. Oh my god. Энэ бүр тасархай.
Луврын музейд байна. Валентины өдрөөр төрсөн өдрийнхөө битүүнийг Луврын музейд өнгөрүүлж байна. За Луврынхаа музейн гадаа нь гараад ирлээ. Тэгээ би та нарт гадна талаас нь харуулъя гэж бодоо. Сая дотор нь зөндөө явлаа. Гадуураа ингээ харахад бол мөнгө төлгөн биш, шууд ингээ гаднаасаа ороод ирт юм байна. Тэгээ энэ чинь ойчлуулаад бас хүмүүс орсон. Би болохоор өөр газар сая орсон. Ийм байт юм байна. Гоё юм. Wow, looking so good today. Борог болохоор бас. Nice go. Тэрс тэгээд ганц норны тусгад ганц Castifying case шалаа да. За гадаа амар уучрлж иж Apple-ийнх нь ингээд Euro security-гээр гараад ирлээ. За одоо ингээд доор нь одоо дахиад бас уучрлаад тийшээ юугаарах юм байна. Лифтээр гарч амар хөтөн байна. Ёо. Биш. Очир хооронд явах юм байна. За нэг иймэрхүү харагч байна. Гадаа бүр амар хөтөн байна. Тэгээ ингээд дэшээ гарах юм байна. Гэвч би нэг meeting point гэдэг газар уулзж байгаа дэшээ ирэхтэйсэн чи шууд өөр ороод ирсэн чи буруутсан юм шиг байна. Дахиж гар ирэхэд цагаасаа бараг хоцорчих юм шиг байна. Тэгэхээр 59 евро зүгээр өрлөө дээ одоо. Яах вэ? Гараа. Сайн найзуудаа. Би буудлын хооронд Парист байна. За өнөөдөр 2 сарын 14 цаг яг 8 цуглачийн 19:59. Тэгээд аль хэдийн Монголны төрсөн өдөр болсон би ингээд 28 настай намаа боллоо. Тэгээд энд ирсэн ажлаа юу ч гэсэн зохицуулсан, шалгалтаа өгсөн, сая хариугаа авсан. Тэгээд ямар ч гэсэн хийсэх юм уу да хийцэн болохоор сайхан байна. Гэтэ өнөөдөр би Эвлийн цамхгийн дэшээ гарах тикетээ ашиглаж чадаагүй. Тэр жоохон онцгүй юм болсон. Яагаад үг гэхээр би нэг head out гэх нэг аппликейшнаар татсахгүй нөгөө юугаа бүксэн нөгөө орох ирэхээ. Тэгээд тэгсэн чинь би яг буруу газар зогсоод аль хэдийн нөгөө нэг F-ийнхаа яг таварлуу дэшээ гарах тэр лайн л зогсдоосахгүй гэсэн чинь тэг хэсгүү арай өөр нэг стрит дээр очиод тэгээ бөөнөрөө нийлж аваад явах хэрэгтэй юм байна л та. Тэгээ би аль хэдийн би 3:45-аас нөгөө дэшээ гарах юу авсан байсан тэг тавх байсан. Тэгээд жоохон хоцроод гэхдээ би уг нь бол тэр лайндаа бол амар зогссон. Тэгээд буцаж очиод нөгөө газараа очие гэхээр аль хэдийн 40 өнгөрцөн 50 болж исэн. Тэгээд явчихдаагүй хөрхий 69 евро тэнгэрс ниссэн. Тэгээ тэрэндээ жоохон сэтгэлээр унаад. Тэгээ дараа нь юу утсан Парисын дээрхийн сүм утсан. Гэтэ тэрийг яагаад дээрхийн сүм гэдгийг би жоохон гайхсан. Notre Dame Cathedral юм бэлээ. Notre Dame Cathedral тийм нэртэйсэн. Тэр бол үнэхээр гоё үзэсгэлэнтэй байсан. Хүмүүс тэгээ орж болт юм бэлээ. Гаднаа бол ерөөсөө тийм юу болоогүй. Засвар масвар хийгдээгүй дэжгүйсэн. Тэгээ тийшээ орчоод тэгээ дараа нь гадаа бүр аим хүүтэн даарад болтгоо. Тэгээд би энтхий нэг Westfield гээд ер нь бол амар том дэлгүүрүүдийнхаа нэг юм шиг байлаа. Тэр моол руу нарсан. Гэхдээ ингээд дэлгүүр нь яг ингээд бүгдээрээ дотор ш заримдаа ингээд гарч ороод тэгээд ирчэн жоохон байж байгаа дулаацаад Sephora энэ төр орж явах юм үзээд би нүүрний угааг чаав гэсэн чи олдодгүй. Тэгээд би болохоор сая гэр буудлынхаа энэ ойрхон байдаг нэг Францын ер нь бол фармасинууд аягүй гоё ингээд ер нь бүх брэндүүд нь аягүй дайггүй хямдхан байдаг гээд Cadil,
La Proche юу лээ тэр тэгээд бицэл рүү ус яадаг чинь нэг тийм нэг ямар ч гэсэн Францын брэндүүд нь айгуу дэжгүй үнэтэй байдаг гэд. Тэгээ би нэг Cadil за тэнцэнэс нэг ийм нүрийн хөөс авсан. Тэгээд Sephora орсон. Тэгээд Victoria's Secret ороод Valentine гэдэг аим гой гой юунууд гарцсан байлээ. Тэгээд сонирхол татах юм юуч байсан бод ерөөсөө ерөхий тэгэж өнөөдрийг өнгөрөөлөө. Өглөө сайхан гарч Луврын музейг үзсэн. Тэгээд яагаад Луврын музей? Лувр шууд дуудлаар нь л хальтээ. Тэр музейг үзсэн. Тэгээд Эфлийнхэн тааврынхан доорлоо ноцсон дэшээ гараагүй ч гэсэн. Тэгээд Парисын дээрх юм сүмээ үзсэн. Тэгээд өчигдөр болохоор Apple Tower-ыг яг харахад нь гарсан тэр аим гойсон. Тэгээ бүр ингээд гэлэлцсэн байлээ. Цаг болгоны эхний 5 минут гэлэлцчихлээ. Би өнө 10 гэж утсан ч үгүй 5 минут хэллээ. Өчигдөр 5 минут гэлэлцээ тэгээд байсан. Тэгээд ер нь л үзэстэй юм да үзсэн. Би маргааш бодлосоо 11 гэж чек аут хийх юм ээ. Орой болохоор 7 цагаас нэлэхтэй байхгүй. Тэгэхээр ер нь бол юм аваад гадуур бас явъя гэж бодож байна. Гэхдээ болохоор би нэг маргааш орё гэж бодсон нэг тийм кафе байгаа. Кафе гизүнэ гэ тийшээ орж нэг матча авч уу гэж бодож байна. Өнөөдөр бас нөгөө орё гэж бодож исэн нэг Карет гэдэг кафед орсон. Тэрнийхэн бичлэгүүдийг бас оруулах бах. Тийм өөр чи ялаа. Тийм маргааш болохоор тэгээд бас буцаад нөгөө нэг том дэлгүүрлөөгөө очиж ойр зургийн гоё юм харъя гэж бодож байна. Өөр л нэг Францын малга тэгээд манай аэропорт болохоор өмнөх удаа болохоор Orly гэдгээс ирсэн байхгүй юу? Би Айсландаас ирэхдээ одоо болохоор арай өөр Charles ямар гэдэг тийм хотелоос биш буудлаас явна. Тэгээд Финланд дээр лээ явууртай. Финланд дээр 8 цагийн лээ явууртай. Тэгээд би энэчнээс 2 цаг нисээд Финланд ороод Helsinki гэдэг хот юм шиг үлээ. Нөгөө Финландийн төв нах гэж бодож байна. Тэгээд энэчээ байж байгаа. Гэтэ уг нь гарч болно л доо нөгөө Европ Шенген болохоор дотроо визгүй тэгэл нөгөө хаашаа гарч болно. Тэгээд би юу ч гэсэн байдлаасаа харж байгаа хэр ядралттай байна. Өнөөдөр ер нь бол нэлээ ядралаа. Тэгээд ажил амар даарсан болохоор би ингээд ноолорын цамцтай тэгээд цувтай явуулсан чинь амар салхилаа. Тэгээд гар бүргээ даараад. Тэгээд Эйфелийн тавар руу гарахад амар удаа очир лайнтайсэн. Тэгээд тэрийг хүлээж өгсөн чинь бас нэлийн дараа. Тэгээд дотор бүр ингээд хүүтэн болцсон. Тэгээд одоо ер нь бол сая шалгалтынхаа дүнг авсан. Тэгэхээр юм болцсон. Ер нь бол би арай жоохон өндрийг аваасаа гэж бодож ирсэн. Гэхдээ яг тэгсэнгүү. Гэхдээ ер нь бол нөгөө шалгуураа бол тэнцсэн. Тэгээд ямар ч гэсэн ирсэн зорилгоо биелүүлчлээ. Одоо маргааш гэлүүгээ харна. Маргаашаас минь төрсөн өдөр. За ятаж торт сая уг нь ингээд дэлгүүрсэн би яа торт авч тийж бодсон. За маргааш юу ч гэсэн гарахтаа нэг газраас торт slice cake ч юм аваад идчихье гэж бодож байна. Yeah, I'm 29. No, 20. 28. Би 28 бүрж байгаа юм шүү. 28 настай болсон юм байна. Тэгээд ирэх жил гостой болохын төлөө Валентинаар Парис дэсэн чи хүмүүс ямар романтик юм бэ. Тэгээд ер нь жоохон романтик хотод ганцаараа байсан чи амар тийм амар улам lonely санагдлаа. Тэгээд ижил өнөөдөр өглөө тэр нөгөө Карет гэдэг кафегийн гадаа яг очиулаад зогсчихсон. Би ганцаараа явж байгаа гэж сахгүй амар олон хүмүүс ингэ очилцсан. Би амар олон хүмүүстэй 2 2 3-аар байсан. Тэгээд би ганцаараа зогсож байсан чи миний ардс нэг Франц эмэгтэйсэн. Тэгэнгүүт намайг чи бас ганцаараа юм уу? Тэгээд бүтээд амар бүртэлт 2 single хоёулаа Валентины өдрөөр өглөөний 10 цагт хагасаа өдөр заяа. Тэгээд лайнд очиулаа байжсэн тийм үргэлж юмд. Тийм байна. Тэгээд ирчил би яг төлөвлөж байгаа хостой олно гэж шийдсэн. Тэгээд одоо ер нь бол амарлаа нилээ явсан болохоор тэгээд Netflix дээр Singles Inferno-гийн тусгай дугаар гарсан юм шүү лээ. Тэрийг үзье гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн влог ер нь бол энэ хүрээд дуусах маргааш нэг юм бичиж чадах нь уу? Яг уу чадхаар бол тэрийг оруулчихна. Тэгээд тийм байна.
Тэгээд энэ удаагийн влогтой хамт байгаа та нартай баярлалаа. Яна би ядарсан юм шүү. Энэ нүдний дотлохоор марлцсан. Тэгээд манай бүр өөрөө бүр аим гоё тухтай ёо. Би бүр ингэж энэ бодол бүр үнэхээр таалагдчих бай. Сайхан байна. Тэгээ ингээд метроны буудлаасаа 5 минут талхаад орчдөг болохоор бас аягүй дэжгүй. Сая ингээ ойрхон дэжгүй фармаси энтер болоод байсан болохоор I love this bottle. See you next vlog. Сэно бүгдээрээ өнөөдөр 2 сарын 15 цаг 9 цаг болж байна. Өнөөдөр миний төрсөн өдөр. Паристэй одоо юу ч гэсэн гар нүрээгаа нүрэмэ бодаа тэгээд би кофегаас хийчлээ кофегаа уугаад хотелоос чек аут хийгээд би болохоор 11 цагаас чек аут хийх ёстой харцгаая 11-ээс өмнө гарах ёстой байхгүй тэгэхээр ер нь бол төхөөлж агаад чек аут хийчихье гэж бодож байна. Yeah, before 11 AM гинэ. Тэгэхээр check out хийчээ. Тэгээд ямар ч нэг газар очиж өглөөний цай уучаад тэгээд нэг нэг ойрхон нэг тийм дэжгүй гоё мол эдэг гэсэн тийшээ очиж үзье гэж бодож байна. Өнөөдөр ер нь дотор байна. Тэгвэл орой угаасаа нисэх бодол дээр ер нь л жоохон даарах гэж бодож байна. Тэгэхээр ингээд өнөөдрийг надтай хамт миний төрсөн өдрийн влог ахна шүү дээ. Энд төрсөн өдрийн влог. Тэгээ би сая чи кофе ичлээ бүр аим гоё. Төрсөн өдрийг Парист өнгөрүүлцгээе. Би тэгээд нэг дэлгүүрээс BQ-ээс ч юм уу нэг торт аваад үлээчи гэж бодож байна. Тэгээ ер нь 28 нас хүрэх ямар хуу байдаг мэдрэмж их сонирхолтой байна. Гоё хаа. За ингээд газ гануураагаад бэлэн болоод тэгээ та идтэй болцсон. За буудлаасаа чек аут хийлээ. Хувцас өмсөөд бэлтцэн түгэндээ юмнуудаа хийцэн. Одоо цэнэгчээ салгаж хийгээд тэгээд юу нь бол явлаа. Гадаа гэтээ сая цас орж ирсэн. Одоо арай гайгүй байгаа юм шиг байна. Орж ийнө. Цас орсоор. Тэгэхээр явцгаа. Парисыг дахиад нэг өдөр үзчихье. Надаа энэ хоёр зураг аягүй их таалагдсан. Энэ алдартай нэг гүүрнэ. Энэ болохоор нөгөө Эйфелийн цамх гинэ. Тэгээд let's go. Төрсөн өдрийн торт олж цэцгээе. An island breeze, a gentle sway, the golden light